За та бүхний өнөөдрийн амгалан айлтгахын өчигдөр сонгон хайрхан дүүргээс иргэд одоо уцтаад би очиж уулзсан байгаа. Ямар иргэдэг вэхээр Хөхтэй гэдэг нэрээр одоо тэр захирлын Бат Хишиг гэдэг нөхөр байгаа. За манай баахан иргэдээс одоо мөнгө аваад орон сууцтай болгож өгнө гээд 22 оноос эхлээд одоо бараг 4 жил хөлхтөөд одоо байшинч байхгүй мөнгөч байхгүй болцсон юм байдалтай гээд нэг 10-аад хүн өрсөлдөн зарлцсан байсан. За тэгээд өчигдөр очиж уулзаад би дараагаар нь бас ерөнхий сайдын зөвлөх Батхүү тэр амар сайхан сайдын ахалж байгаа ажлын хэсгийн хүмүүстэй яриад за тэндээс барилгын яамнаас нь одоо энэ чинь хууль зүйн яам барилгын яам хоёр хамтарсан ажлын хэсэг юм байл л. Тэгэхээр барилгын яамнаас нь бас одоо нэг газрын даргаыг очиж тэр газар дээр нь уулзуулсан. За өнөөдөр одоо бас би цагдаагийн газраас одоо холбогдох хүмүүсээс нь бас тэднэрт очиж уулзуулъя гэд ингээд ярьчихэд байжсэн чинь сая над руу яриад за бид нар өнөөдөр ингээд өсгөлөнгөө буулгаж байгаамаа гэж. За яач та нар юу болчих гэсэн чинь за энэ Бат Хишиг гэдэг нөхөр ирээд бид нартэй энэ 10 хүнтэй ингээ гэрээ байгуулчлаа. Би тэгэхээр нь бас өөчид гэрээгөө та нар баахан юм ярьсан одоо наад дахиад холигтуулах юм биш байгаа л гэж хэллээ. Тэгээд ингээ гэрээ байгуулсан юм байна. Нөгөө өсгөлн зарласан хүмүүстэй гэрээ байгуулад мөнгө төгрөгийг чинь буцааж өгнө. Хэдэнд гэж 8 сарын 20-ны дотор гинэ. Өнөөдөр чинь 12-ны өдөр. 7 хоногийн дотор мөнгө төгрөгийг чинь өгнө гээд ингээд тэгээд тэр хэд маань яг нэг 10 хүний асуудал бол 8 сарын 20-нд энэ Бат Хишиг нөхөр мөнгө өгчих юм бол 10 хүний асуудлыг шийдэгдэх юм байна. Ерөн дэхтэй эн чинь цаана өчнө олон иргэн байгаа штэ. Өчнө олон мөнгө төгрөг алдсан хүн байгаа. Тэрнийгээ тэр Бат Хишиг гэдэг нөхөр бас одоо шийдэх ёстой шүү. Тэр байшны баригдах ёстой юм уу? Барьж чадах юм уу? Эс чадах юм уу? Чадахгүй бол одоо би тэр ажлын хэсгийг хэлсэн байгаа. Дуудлага худалдаанд оруулаад тэндээс мөнгөний гаргаад үлдсэн хүмүүсийнх нь мөнгө төгрөгөө өгөөд ингээд салаач. Манай иргэд маань одоо өсгөл 2 дахь удаага өсгөлн зарлж байж тэгээд нэг хэдэн төгрөг авахаар ингээ гэрээ хийчлээ шүү. За би энэ яг мөнгө авсан хэсгийг 20-ны өдөр өнгөрөхөөр зэрэг бас та бүхэнд хэлнэ. Ер нь энэ хулгайч дээрэмчтэй бүгдээрээ газар сайгүй одоо шийдвэртэй тэмцэхгүй бол болохгүй байна. Би дахиад хэлчихье. Ийм хүмүүс юу хийгээд байна вэ гэхээр энэ хууль хэлтийн байгууллагатай хуульдад бүх процессыг зогсоож байна. Дүүрэг дээр нэг хэрэг үүссэн болоод явдаг, нийслэл дээр нэг хэрэг үүссэн болоод явдаг. Тэр мөрдөн байцаах газрын хэрэг аль нь ч явдаггүй. Прокурор дээр очдог прокурор нь улаан цайм одоо ийм юм дээр нь хэрэг үүсэхгүй. Иймэрхүү схемд орцсон байгаамаа. Тийм учраас энэ би бас өчигдөр бол яаралтай очсон. За яг очсны хэрэг боллоо. Тэгтээ нэг 10 хүний асуудал төр зур шийдлээ. Тэгтээ би дахиад хэлчихв. Энэ барилга барих нэрээр олон хүний мөнгө төгрөг дээрэмцэн хулгайч дээрэмчтэй бол одоо цаашдаа бол хатуу одоо эсэргүүцэж ажилланаа. Олон нийттэйгээ хамтраад энийг хурдан шийднэ. Тэр амар сайхан сайдын толгоос ажлын хэсэг маань бас жаахан идэвхтэй ажилладаг өрөө. Энэ зөвхөн сонгоны хідэн иргэний асуудал биш шүү. Энэ бол улс орны хэмжээний асуудал болсон гэж би бас их хурдан хэд удаа ярьсан байна. За ингээ харъя. 8 сарын 21-2 гэхэд манай хэдэн хүний мөнгө өгөх нь цаашны хэдэн хүнийхэн асуудлыг яаж шийдэх нь гэдгийг дахиж мэдээлнэ. Баярлалаа.